Сургаалт төгс 15 дугаар бүлэг. Ээлдэг хариулт уур хилэнг зайлуулна. Харин хүйтэн цэвдэг үгс уур хилэнг хөдөлгөнө. Мэргэн хүний хил мэдлэгийг зуучилдаг бол муухаг ам муухаглал урсгадаг. Эзний мэлмий хааж байдаг ба хорон мууг хийгээд сайныг хардаг. Ангаадаг хил амийн мод юм, харин хазааргүй хил сүнсийг буснуулдаг. Муухаг хүн эцгийнхээ сургамжийг стомсоролдог, харин зэмлэлийг хүлээн авдаг нь хэрсүү хүн мөн. Шудраг зөв хүний гэрт үлэмж их баялаг байдаг, харин хорон санаатны орлого гай зовлон билээ. Мэргэн хүний уруул мэдлэгийг дэлгэрүүлдэг бол мунхгуудын зүрх тийм биш юм. Хар санаатны өргөл эзний хувьд жигшүүртэй юм. Харин цэг шулан хүний залбирал түүний таалалд нийцдэг. Хар санаатны зам эзний хувьд жигшүүртэй боловч шудраг зөвийн араас явагчдыг тэр хайрладаг. Хатуу шийтгэл замаасаа гажигч нарт зориулэгджээ. Зэмлэлийг үзэн ядагч нь үхэн. Үхэгсдийн орон хийгээд сүрэл эзний өмнө ил байдаг бол хүмүүсийн зүрх сэтгэл бүрч ил байх босов. Басамжлагч нэгэн өөрийг нь зэмлэгчийг хайрладаггүй. Тэрээр мэргэн хүн рүү зүглэхгүй. Зүрх жаргалтай бол дүүр царай хөгжилтэй. Харин зүрх гутрах үед сүнс эмтрэнэ. Гэрхаа хүний оюун ухаан мэдлэгийг ирж хайдаг. Харин мунхгуудын ам мунхаглыг л зоголдог. Зовж шаналсан хүмүүсийн бүхэл өдрүүд муу муухай. Харин хэний зүрх хөгжилтэй байна. Түүнд найр наадам үл тасарна. Асар их хөрөнгөтэй сэтгэл түгшиж сууснаас багсаг юмтай эзнээс имэж суусан нь хавгүй дээр. Үзэн ядалтаар бордсон тарган шарын махнаас хайр буй газрын өвсөн хоолн дээр. Хурц зантай хүн хэрүүлийг өдөөдөг бол уурлагтай удаан хүн хэрүүл маргааныг намжаадаг. Залхуугийн зам үүрэгнэн хашаа мэт аж. Шудраг хүмүүсийн зам шулуун аж. Мэргэн хүн эцгийгээ баярлуулдаг. Харин мунхаг хүн эхийгээ басамжилдаг. Ухаанаар тарчиг хүнд мунхаг үйл үйлдэх нь баяр хөөр болдог бол ухаарагч хүн цэг замаар явдаг. Зөвлөгөө дутснаас төлөвлөгөө бүтлгүйтнэ. Харин олон зөвлөгчтэй бол бүтэмжтэй. Оновчтой хариулт хүнийг баяртай болгодог. Цагаа олсон үг юутай сайхан бэ? Амийн зам мэргэн хүнийг дээшээ дагуулдаг юм. Энэ нь түүнийг доор буй үхэгсдийн орноос хол явуулахын тулд юм. Эзэн бардам хүний гэрийг нураана. Харин бэлэвсэн эмэгтэй хил хязгаарыг тэр тогтоож өгнө. Хорон муу төлөвлөгөөнүүд эзний хувьд жигшүүртэй бол зөв үгс эзэмд тааламжтай. Хууль бусаар ашиг олдог нэгэн гэр бүлээ гай зовлонд авчирдаг. Харин хээл хахуулыг үзэн ядагч нь амьтай. Шудраг зөв хүний зүрх яаж хариулахаа цэгэндэг. Харин хар санаатай хүний ам хорон муугаар бөөлжинэ. Эзэн хар санаатнаас хол атлаа. Шудраг зөв хүний залбирлыг сонсдог. Дулаахан зарц зүрхийг баярлуулдаг. Сайн мэдээ ясанд им болдог. Хэний чих
Ам өгөгч зэмлэлийг сонсно. Тэр хүн мэрэгдийн дунд амьдрна. Хэн сахилгыг үл оншооно, тэр өөрийгөө жигшиж байгаа хэрэг. Харин зэмлэлийг сонсдог хүн ухааныг олж авна. Эзнээс эмээгүй нь хүнд мэргэн ухааныг сургадаг. Даруй зан нь алдар хүндийн өмнө ирнэ.